Хартай хүртэл хардаж хайрландаа. Эд залуу наснда Монгол улсын гавьяат жүжигчин цол авчхаад ичиж явсан түүх түүнийх. Энэ цагаас хойш гавьяатын тэмдэгэ зүүж явсан удаа түүнд байхгүй. Үүний учрыг тайлбал Монгол улсын гавьяат жүжигчин болсноос нэлээд олон жилийн хойно соёлын тэргүүний ажилтан гэдэг цолыг өндөр төрөөс өгөхт нь одоо л би гавьяат руу дөхөж яван байна да гэж өөртөө дүн тавьсан дэндүү намуухан даруй зан нь түүнийг гавьяатын тэмдэгэ ийм олон жил зүүлгүй нууж явсны учир байлаа. Тийм бас тэ учиртай байдгийн бол удаа л гэж боддیں۔ Тэгээ гавьяатын тэмдгийг бол би одоо хаяа зүүд юм уу зүүлгүй явах хэрэгтэй. Би энүүгээр юу хэлэх чинь ихтэй залуу хүнд бол энэ төрийн шагналыг өгөх ёстой байлээ шүү гэж. Эрт өгч юмар юм байна. Заавал тэр хүн нэг тийм ажиллах, итгэх, урам, зориг бүх юм одоо бас ингэж яа тийм болоо та. Сүүлийн үед ялангуяа залуучуудад их тийм гавьяатууд өгж шít зөв л гэж боддог. Магадгүй алдар сүрэн амьд зэрүүнд нь гавьяатыг өгсөн байсан бол одоо амьд байж явах байсан юм билүү те. Бүгд найрамдах Монгол ард улсын Батсүх гэдэг бичгийг багада өөрийнхөө бүхэл юмн дээр нь оюулчихдаг хүүхэд байлаа. Аав маань үүнийг харчхаад энэ хүүхэд хол явна гэж өхөөрддөг байсансан хэмээн аавыгаа дурсан санагалзна. Батсүх гавьяатын аав хойно сургууль дүүргэсэн их эрдэм боловсралтай хүн байжээ. Манай аав бол цогтын санжаач гэж хүн байсан. Уул гарал нь бол Завхан аймгийн тэр үеийн Завхан аймгийн харьяат тэр Хөхмөрт сум Завхны сум байсан шүү дээ. Одоо Говьалтай. Тэгээ Говьалтаар тасраад орохдоор манай хоошоогоо Завхан голдолтой үлдсэн ийм л учиртай юм л да. Тэгээ манай аав бол цогтын санжаач үгээд тэгээ Оросд сургууль төгссөн. Тэр үед бас нэг сурж исэн. Орос хэлтэй Правда сон захиалж уншдаг. Тэгсэн мөртлөөсөн одоо малж байсан. Ер нь яг зүгээр төрүүчийн нийгэмтэй бол бас жоохон тийм зөрчилддөг байсан болов уу гэж би боддог. Зүгээр орой болгон бол бид нарт Правда сон дээрээс одоо Оросын мэдээнүүдийг тэр үеийн гарсан ярилцлаганууд одоо янз бүрийн юмнуудыг ярьж өгдөг. Тийм л хүн байсан. За манай аавын хувьд бол ер нь хүүхдүүдтэйгээ бол бас жоохон тийм хүүхдүүдтэй нэлээд тийм юм ойлгуулдаг. Хүн бол өөрөө өөрийнхөө төлөө л одоо явах хэрэгтэй. Эзэн хичээвэл заяа хичээнэ. Манай өвлжөн дээрээс л утган тэнгэр уул харагддаг. Тэгээд тэр уулын бол одоо билээр нь тойрж амьдарч явах хэрэгтэй. Уул усаа шүтэж яв. Өөрийгөө хайрлаж яв. Өрөөлийг хүндэлж яв. Өөрийгөө хайрладаг хүн бол өрөөлийг хүндэлдэг. Ер нь хүнд муу хүн гэж юусаа байхгүй. Хүнийг хүндэлж хүнээр хүндлүүлнэ. Тэгээ өөрөө бол чин сэтгэлээс юмд хандаж явах хэрэгтэй. Жижигхэн гэсэн бүтээлийнхаа боолн дандаа байх хэрэгтэй. Эзэн нь эрт болчих юм бол одоо болохгүй. Ямарваа нэгэн боломж жижигхэн гэсэн боломж олж аваад тэрлүүгээ чин сэтгэлээс зүтгээсээ энэ төр гэсэн ийм л одоо сургаалыг манай аав өгдөг байсан. Одоо ингээд бодоод байхад л ер нь жоохон тийм одоо бас жоохон тийм бид усыг загнах үедээ загнадаг. За хайрлах үедээ бол хайрладаг. Ийм л хүн байсан. Их тийм зарагч. Тэгээд үлгэр их сонс гэдэг байсан. Орой бушуухан болоосоо дэндрийн үлгэрийг сонсох юмсан гэж ингэж боддог. Тийм л байсан юм л та. Тийм болохоор зэрэг би бас одоо энэ урлагт ингэж ороод бас их том мөрөөдөж энэ төр ингэж явдаг. Мөрөөдөлтөд үнэнч явдаг нэтэр бол миний аав энэ тэр надад үлгэр яриулдаг байсан. Дэндрийн маань одоо хүч юм болов. Тэнгэр хормостаас үйж олсоо. Гэрээ
Тэгэл ганцхан чимэнд юм шүү дээ. Сансрын зүуднээс тойруулж харлана. Сартай хүртэл хардаж харлана. Аав гэдэг бол эх орны тусгаар тогтнол, эх орны тэр одоо цэрэг дайны хатуу хөтөө бүгдийг хэлдэг. Аав гэдэг бол хүний нэрний өмнө дандаа байж идэг, овглж идэг. Ийм болохоор зэрэг би аавуудыг ургуулan бодоход уул шиг нөөлөгтэй аав минь, нутгийн тахилгатай аавуудын нуруутай жаахан зотл минь, хормой билгэнж бараадахгүй, холын өндөр уулас яах вэ? Арга шиг намх нутгийн минь ууланд аавын минь төрх бүтэн байна. Алхамж талдаа нөмөртэй аав минь та хүн уул юм уу? Хайр инэрл чин торинсан би хаа нэгтэй чин хорогдсон толгод юм уу? Торин зүсөөд үрчин тэгвэл тостаасан баруул болно. Тал талдаа толгод ургуулсан таньшгээ нөмөртэй уул болно гэдэг энэ манай лотои энэ дууг шүлгийг одоо Сүхбаатарын аймагаас шилжиж завханд хөргөн болж очингуудаа миний анх одоо дуулсан дуу, анх одоо өөрийн гэсэн дуутай болж исэн дуу. Энэ дууг ингээ бодоод үзэхээр аавыг уултай ингэж жишчүүдэд байгаа юм шиг. Тэгээ аавын тухай бол би ийм ойлголттой л явдаг. Аав гэдэг хүн бол ерөөсөө л гэрийн ноён нуруу, төрийн бол ноён нуруу, улсын бол ноён нуруу байх хэрэгтэй гэж ингэж боддсон юм л та. Хурдлан давхих амьдралын минь хурдсгаж цочрох ташуур тааман байсан аава. Хувь заяаны цадгаар аав минь та хурамстын дээрх оронд залрахаар хүүгэн орхиод одсон. 16 таа хүү амьдралын зам дээр ганцаардан үлдсэн ч аав таныхаа сургаалыг алслах замдаа хэрэгжүүлж явна хүн. Зулын гол эмэрсэн тэрл өтер би аавгүй аав болсон. 100 наслах жиштэй гэж өөрийгөө харагдсан. Өрөвч буурал ижим өвөн байсан. Өсөж торинсон нутаг минь сүмэн санагдсан. Чихэр мэт амттай амьдрал дараас мэт хатуу байлаа. Чимээгүй хот гэхэд бүл нэгийг нэмсэн. Энэ л өдөр хүмүүний сэтгэл гэдэг хар дарсан зүйл шиг, хард очсон бэл шиг, эзэнгүй төр шиг, их оронгүй хүн шиг өдрийг өнгөрөөх гэж зовдөг юм билээ. Өнчингийн зовлонд живдэг юм билээ гэж. Майны 6 өсгөн дотроос танийгаа би хайгаад олсонгүй. Магныг торгон хадагтай хөрөгч нь уйлаач үгүй дуулаач үгүй. Амар амгалангийн орчлон дээр байна шиг. Амгалан дүр алдар хоёр чинь үлдлээ тэгээд. Нартын зам булаач найхорхи. Өнөтэй сэтгэлийг аргадж хайлаарай. Өнөтэй нүдийг арчиж хайлаарай. Чи бидний авчдан ганцхан шүү. Би бол ааваас 16 настай байхдаа 1973 4 оны үед л юм да манай одоо бурхны оронд явсан. Тэрнээс хойш л ингээл одоо явж гин өнөөдрийг хүртэл. Тэгээ бас жахад Монголын ард түмэн олон сайхан хүмүүс дандаа надыг сайхан дэмжиж явдаг. Сайн ханийн буйнаруудын зэрэгт ингээ явж идэг. Тэгээ Монголын ард түмэн бол миний чин сэтгэл рүү алга ташдсан болоо да гэж ингэж бодож идэг. Улястан театраас дуун уянгал хуйд залуу насаан үлдээсэн. Уул шиг том ир болсон доо гэж дуулсаар улсынхаа нийслэлд хөл тавьсан хүн. Хоёр чудаа амьдрал зохиож хоёр хүүгийн аав болсон ч тэдэнтэйгэн хамт амьдраагүй гавьяат маань хоёр дахь эхнэрээрэн өөрөөсөө нэлээд дүү Ринчин Пагам гэх бүсгүйг сонгож өдгөө хамт амьдраад олон жилийн нүрийг үзжээ. Түүний амьдралын замд шавар шалбааг даваагүй олон таарлцсан ч зорилгынхон төлөө толгой гудаалгүйгээр тэмцсээр иржээ. Одоо хүний амьдрал гэдэг бол ад жаргалыг л жижигхэн зүйлээс ингээд олж аав. Тийм ээ. Тэгээ би жишээлхэд Завхан аймгийн хөгжим драмын театрт 1983 онд орчоод
эхний 2-3 жил нь бол одоо янз бүрийн дуучдын дууг дуулдаг байсан. Тэгээ одоо ер нь цаашаа энүүгээрээ би амьдраад явах нь зөв ч юм уу буруу ч юм уу чадах ч юм уу гүү ч юм уу бас өөртөө ч жоох итгэл муутай ч юм шиг ингэж боддог байжгаад намхай Нямбуга нэг юм ярилцлагыг сонсоод би дахиад өргөжлүүлээд цаашаа 2 жил ажиллаад үзье гэж бодсон байдیں۔ Тэрний үгээр Москва, Ленинград хоёр ч миний хотон дотор л байсан юм байна штэ гэсэн гарчигтай тийм ярилцлага гарсан. Тэрийг үзээд намхай Нямбуга бол хонио хариулж явахдаа хонтойгоо ярьдаг, өөртөөгөө ярьдаг, асар их том мөрөөддөг. Тэр мөрөөдөлтөд бүр чин сэтгэлээсээ ханддаг тийм хүн байсан юм байна лээ. Тэгэл малж явсаргаад бүр одоо их хурлын гишүүн болтлоо явсан байдаг шүү дээ. Тийм болохоор зэрэгэл Москвад очиод энэ Москва, Ленинград хоёр ч миний хотон дотор л байсан байж тээ гэсэн ярилцлага байсан. Тэгээ энэ 3 бадаг дуун дотор нэрээ миний ад жаргал хайр сэтгэл эд баялаг дэлхийн өнцөг болон байгаа юм биш байгаа даа гэж боддгсэн. Тийм болохоор өнөөдөр үдий зэрэгтэй явж гинэ гэд би хүүхдүүдтэй ингэж загтаг. Ер нь бол ямарваа нэгэн зүйлийг л одоо чаддаг байх хэвээр. Тэрлүүгээ чин сэтгэлээс ханддаг байх хэвээр. Тэрнийхэн бүр одоо дандаа боолн байх хэвээр. Тэр алдаж онож явахдаа өөрийгөө татаж босгосон хүн. Бусдыг дийлж чадахгүй ч би өөрийгөө бол ялан дийлж чаддаг хүн шүү гэж ам бардам хэлж чаддаг нэгэн. Миний туулсан амьдрал бол нэлээд хэцүү байсан. Зөндөө л одоо бата, зөндөө л одоо янз бүрийн юм туулна. Би ч гэсэн өөрөө бол бас залуудаан бол бас нэлээд алдаж онож зөндөө л алдаа гаргасан байдаг. Тийм болохоор зэрэг аль болохоор миний одоо тэр вирустэй талын битих сураасаа гэж одоо энэ өөрийн тойроо хүрээлсэн залуу уран бүтээлч дандаа хэлдэг. Надаас сурах бол их тийм сайхан зүйл бол бас бий шүү. Тэрнээс нь та нар сурж амьдраарай. Миний алдсан алдааг бол та нар ерөөсөө одоо тэрийг одоо дуурайд давтаж болохгүй гэсэн ийм л одоо чиг хандлагаар ингээд яваад байгаа юм. Долоовор хуруунда зүүнний сорвтой, дээлийнхэн ингэрт сүүний үнэртэй, орсон гарсанд дуутай цайтай, олонтой явахын заяа түшсэн, айда хань минь чи надда амьдрал ивэх нарман юм хэмээн, анхны ихнэртэй дуу хүртэл зориулж дуулсан, амьдрал ад болохоорон алга урвуулахын хооронд үгүй болж, алдаа онооны тоо нэмж хоцорсон ч, амьдралд 2 хүүдээ адилхан тусдим болохыг Гавьяат маань хичээж явсаар иржээ. 100 төгрөг олсон ч 50-ийн 2 хүүдээ өгөхийг боддог. Хажуудаан байлгаж хүмүүжүүлж өсгөөгүй ч холоос хараа сунган суудаг аав ажээ. Миний 2 хүүхдийн ээж бол бас тусдаа өөр амьдрал байдаг шүү дээ. Монголчууд бүгд мэднэ. Бас сайхан 2 хүүгэн бол өстой их сайхан одоо өсөгсөн. Үнэхээр одоо сайхан өсгөж. Тэр нь бол одоо үнэхээр гайхалтай. Үнэхээр гайхалтай. Одоо би дандаа баярлж явдаг. Тэгэл би миний өөрөө үүрэг юм чинь 2 хүүгийнхаа бүх зүйлийг л одоо бэлдэж өгнө. Тэр нэг байр сав ч юм уу нэг сургуулийн төлбөр мөлбөр энэ тэр бол жижигхэн асуудал ч гэдэг миний хувьд бол тэр наан өсгөж үдий зэрэгтэй болгоно гэдэг бол асар том юм байна. Тийм болохоор би 2 хүүдэд загтдаг. Аав нь бол одоо бас 2 хүүгээ ээж чинь бол бас эр хүний нөмрөөр жоохон дутаасан байж магадгүй шүү. Тийм болохоор та хоёр одоо тэрийг нөхөх ёстой шүү. Ингэж явдаг. Тэгээ ягаад ч уран бүтээлч хүн бол тийм чөлөөтэй өөрийнхөө сэтгэлийн дуудлагаар явах ёстой гэж ингэж боддог учраас л би одоо ийм амьдралыг тулаад явж байгаа шүү дээ. Тэрнээс бол одоо сайхан хүүхдүүдтэйгээ цуг Завхан аймгийнхаа театрт цагаан бүртгүүлээд цалингаан аваад тэгээл ингээл яваад байсан бол өнөөдөр байж явах жишээтэй явах хэрэгтэй байсан. Өнөөдөр энэ зах зээлийн энэх айхтар 70% бол ингэж ороод энд сэлж гарахын тулд бол өөрөө зүтгэх хэрэгтэй байсан байна. Төрөвчөө онгоолгох болгондоо аавыгаа санаж яваараа миний хөө. Аав нь түмний өмнө нүрэн улалзуулан байж олсон мөнгө шүү гэж нэг бодож үзээрэй гэж хүүхдүүдтэй хэлэх аавын хатуухан үг. Амьдралд тэднийг хатуужуулах дэм болтон дамжиггүй. 2 хүүхэдтэй бүр амьдралын зам гээд зураг зурж өгчээ.
амжилтанд хүрэхийн тулд ямар саад бэрхшээлийг туулах, аз жаргалыг холоос биш ойроос ирэх хэрэгтэйг сануулan хэлж өгч. Тэрнээс биш аав ээжтэй найдах хэрэггүй. Би өөрөө ч тийм зарчмаар явж ирсэн. Нэг хүү маань Япон руу явсан, нөгөөх нь энд сурч байгаа. Хүүхдүүдэд ямар мэрэгжил эзэмшхийн заагаагүй. Сэтгэлийн дуудлагч нь хаана байна? Тийшээгээл яв. Тэр цагт чинь би туслана. Сонгосон замаасаа хазааж болохгүй шүү гэж амьдралын гол зарчмыг хэлж сургаж л яваа аав ууллаа. Хоёр хүүдээ бол ер нь өөрсдийнх нь сэтгэлийн дуудлагаар явах юмсан даа гэдэг. Тэг өнөөдөр чинь бол тийм их гоё нийгэм шүү дээ. Өнөөдөр хүн өөрөө л одоо хичээж зүтгэж чадвал бүх юм одоо тийм нээлттэй болчихсон тийм. Ер нь бол хүний ямар хүн болох вэ гэдгийг нь бол багасаа мэдэгддэг шүү дээ. Миний хүүхдээ хоёр хүүхдээ нэг нь бол энэ юу вэ гэж хэлд орсон байдیں۔ Одоо тэр Японд байгаа нь. Энэ одоо энэ Монголд байгаа нь болохоор зэрэг 100 төгрөг гэж хэлд орсон байх жишээтэй. 100 төгрөг гэж хэлд орсон байх жишээтэй. Тэгээ энэ нь болохоор зэрэг их гүйлгээ авахантай, хурдтай юм шиг байгаа юм. Ийм хүн чинь бол алдвал нэг алдаж болно. Алдахгүй бол асар мундаг амьдэрдэг тийм тал бий. Нөгөөх нь бол үнэхээр юм руугаа зүтгээд өөрөө шалгалт мэлгалтаа өгөөд ингээл Японд одоо сурж нэг нь уул уурхайн талын сургуульд одоо ашиглалтын анги сурж байна. Нэг нь Японд аялал жуулчлалын бизнес аялал жуулчлалын ангиар тэнд сурж байгаа. Тэгэл өөрөөсөө зүтгэндээ, өөрөөсөө зүтгэн. Тэгээ сайхан ханиан зөв сонгох ёстой. Найз нөхдөд зөв сонгох ёстой. Өөрөө гол нь зөв байх ёстой. Өөрөө өөрийгөө таних ёстой. Гавьяат Бадсүх их нэртэй их халамжтай хайртай. Энэ хүн миний төлөө бүхнээ зориулж, өөрийгөө гаргуунд нь гаргаж, үр хүүхдч гаргаагүй явж байгаа. Тиймээс муу ханиа өрөвдөж хайрлдığım хэмээн хэлдэг. Хэдий амьдралын олон салаа замаар аялж үзсэн ч ирээдүйд туулах замаа энэ хантайгаан хамт гүйцээхээр зорж яваа хүн. Хүн амьдралд нэг алдахаас хоёр тоон алдахыг хүсэхгүй нь ойлгомжтой бизээ. За би бол их азтай хүн шүү дээ. Миний хань бол одоо үндсэндээ бол бүхэл юмыг хийж өгөн. Тоон мастерын хийн, тоогоочийн хийн, жолоочийн хийн, менежерийн хийн, тэгээ ханиа хийн, хамгаалалтаа хийдэг. Бүх юм хийн. Би бол зөвхөн микрофоныг маань очиж зоогоод өгчих нь. Тэгээд тэрийг аваад панорама явуулахтар ингээд дуулдаг. Багчаатай. Би энэ сүүлийнхэн цомгийг бол дандаа өөрөө нэрийн нөгөөд, сэдвийн нөгөөд яруу найрагчдаар захиалж хийлгэж байгаа. Тэгээд энэ цомог маань болохоор зэрэг яг л би өөрийнхөө аавын одоо тэр бодож ирсэн, загч ирсэн. Тэгээд тийм сэтгэлийг шингэсэн одоо надад дамжиж ирсэн хойч үеийн залуучуудтай болсон гэж сургамж болгох юмсан даа гэж бодож юм өөртөө ярилцах уу юм гიშгсэн мөр энэ төр гэсэн юм нэртэй би хэрвээ дуу байсан бол гэдэг ч юм уу ийм нэр өгөөд бас захиалж хийлгэж өгчтэй. Улангаар тийм болохоор зэрэг л би энэ бас миний аавын л одоо надад хүүхэд байхад маань захиж ингэж хэлдэг байсан, сургаж байсан юм одоо гүйцэтгэж. Энэ жил ихэд би даян Бадар хундган дээр энэ намар очлоо шүү дээ. Хажууханд нь энэ жил 50 гарч идэнд очиж байгаа. Мөн Даянгийн орой дээр бол би бас 50 гарч иж очсон. Яг жишээтэй. Тэгээд ер нь бол өөрийнхөө аавын хэлсэн загсан болгоныг бол би одоо биелүүлээд ингэ явж байгаа л гэж ингэж боддог. Орчлон туулах холынхаа аргагүй оройн чимээг нутгаасаа эхэлсэн би. Одтой явах ёрол хайрлсан. Тасанхан бар үзүр
уянтай хамт зүудлээ асуудал салхиндан хацраан онсуулэг сайханба отхон зүудний нотагами нутгасаа авсан би сайхин заяа хайрласан тосон хомбор үзүр сайхан эштэмэн авдамын хамт зүудлээ асуудал салхиндан хацраан онсуулэг сайханда Орчлонг туулах холын харгуйг оройн чимэг нутгасаа л тэр эхэлсэн нь үнэ. Оддоо явахын ерөн хайрлсан нутг нь завхан аймаг Алдархан сум юм. Шашин лам хоёрыг шүтдэгүйч ижи эх орон хоёроо ижилхэн шүтэж явдаг тэрээр 50 хүртлийн Даянгийн орой дээрэн гарч үзэлгүй цээрэлсэн гэдэг. Оожим ухааны март үрсэх нутгасаа авсан би уянтай явахын оттыг заяасаа тасан хомбор зүур болол авдамын дэжтэмэн хамт зүудлээ Завхныхандаа бол одоо үнэхээр юм их баярлж явдаг та. Тэндээс л одоо бүх юм маань эхэлсэн.